За, сайн байцгаана уу? Манай Darkin Bay channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болцсон байна. Хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Darkin Bay-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм channel байгаа. За тэгээд сүүлийн 2-7 хоног ерөөсөө дугаараа хийж чадаагүй. Яагаад гэх юм бол Монгол руу ирээд цагийн зөрүү гараад амар нойр үрээд ядраадсан болохоор хийж чадаагүй. Тэгээд энэ 7 хоногоос эхсүүлээд дугааруудаа хийгээд явах болно. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгээ ярьж эхлэе. За, Derek Litton 1991 оны 11-р сарын 13-нд Wisconsin мужийн Marshfield гэдэг хотод төрсөн. Ганц биеийн ээж Shelley-тэйгээ одоо амьдарч өссөн. За, Shelley 19 настай буюу 1-р курсын оюутан байхдаа жирэмсэн болоод хүүхдээ төрүүлсэн. За, хүүгийн аавынх нь хувьд гэвэл одоо Shelley-г жирэмсэн гэж мэдээл шууд алга болсон. Ерөөсөө амьдралд нь оролцоогүй. За, Shelley хүүхдээ төрүүлэхээр шийдээд төрснийхэн дараа одоо анхаарал шууд хүүдээ ямар хайртайгаа мэдрээд хүн Shelley-гийн хувьд бол хамаг анхаарал халамж анхаарлын төв болсон гэж хэлж болно. За, ингээд төрөөд удаагүй байхдаа буюу 7 хоногтой байхдаа Derek маш хүнд хатгаад усаад одоо бүр сэхийн амьдруулахад хэд хоноод эмчнэр нь хүртэл одоо Derek эдгэрээ сэрнэ гэж хэлэхэд одоо маш хэцүү байна гэж хүртэл ээжд нь хэлжсэн. За, ийм үгийг бол ээж хүн сонсно гэдэг бол маш хэцүү төсөөлшгүй зүйл. Харин Derek болохоор азар эдгэрч тэнхэрч босч чадсан. За, Shelley бол тэрнээс хоошоогоо Derek-ийг дахин алдахаас айж маш их хэрэглүүлж юу хүсэн бүгднийг өгөхөөр шийдсэн. За, одоо бүр арай дэндүү бас буруу эрхлүүлж эхэлсэн гэж хэлж болно. За, эхний 2 жил угаасаа жоохон байхдаа хүүхэд ерөөсөө ээж нь ингээд өөрийг нь эрхлүүлээд юу хүссэн бүгдийг нь авч өгөөд байна. Би ингээд жоохон уйлах юм бол манай ээж надаа юу хүсснийг аваад өгчнө гэж нэг тийм анзаарахгүй. Харин яг 3 нас хүрч эхлэх гэх юм уу Derek одоо бүр айгуу сайн анзаарч эхэлсэн. Ингээл ээж миний хүссэн бүхнийг надаа би зүгээр л ингээл уурлаад уйлчих юм бол авч өгөх юм байна гэж мэдэрч эхэлсэн. Ерөөсөө одоо ингээд 3 настай хүүхдүүд баймааргүй амар их аашавартай, огцон мууртай болж эхэлсэн. Яг хөө тэгээ 3 настай хүүхдүүд цаанаасаа хэцүү зөрүү дааштай байдаг л та. Тэгтээ Derek бол бүр энгийн хүүхдээс бүр амар илүү ууртай, уцаартай, ааштай байсан. За, жишээ нь гэх юм бол нэг өдөр Derek ээжтэйгээ хүнсний дэлгүүр ороод нэг тоглоом машин байхыг хараад ээжтэй энийг авъя гэсэн чинь ээж нь үгүй зөвхөн хоёлаа энчээ хоол хүнс л авах гэж ирсэн штэ гэд хэлсэн чинь Derek шууд тэр машинаа барьж агаад бүр эвдэрч хідэн хэсэг болтлон газар руу савж эвдлээд ээж рүүгээ надаа өстө энийг авч өгөхгүй бол би дахиад нэг аваад эвдлээ шүү гэж орилсон. За, тэгсэн чинь Shelley хэрвээ ингээд честанараа уйлж агаад юм аавна гэж байдгүй ингээд хилцэн болж юм уу эсвэл загинцсан ч бол Derek цаашаа илүү их өгөнд ортогч болох байсан байж магадгүй мэдгүй байна. Shelley ерөөсөө тэгж хэлээгүй. Харин ч одоо нөгөө уйлж байгаа хүүхдэд хүссэн машиныгаа авч өгсөн. За, ингээд Derek 5-6 настай болоод ээж нь хүүгээ анзаараад байсан чинь одоо нэг хэд хэдэн сонин ааш зан үйлдэл гаргадаг болсон. За, жишээ нь гэх юм бол Derek бүх тоглоомоо игнүүлж агаад ерөөсөө тэрүүгээрээ тоглохгүй мөртлөө өөдөөс нь харж агаад хэдэн цаг ширтээд суучдаг. Эсвэл хоол идэхдээ заавал халбах сэрээгээр иддэг. Одоо жишээ нь гэх юм бол пицца идэхэд одоо ерөөсөө сэрээ халбагны хэрэг байхгүй шүү дээ. Тэгэнгүүт гараараа ингээд барьж идэж болно. Тэгэхэд бол зүгээр л ингээд сэрээгээр төсж агаад иддэг. Тэгээд ээж нь тэрийг нь болохоор зүгээр л одоо жоохон бусад хүүхдүүдээс өөр гэж харж исэн ч ерөөсөө мэрэгжлийн эмчтэр очиж ямар нэгэн онш юм уу зөвлөгөө өнтер аваагүй. За, дээрэс нь сургуульд байхдаа одоо бусад хүүхдүүдтэй тоглож чаддгүй, найзууд болж чаддгүй, харьцаж чаддгүй байснаасаа болоод маш ганцаардмал хүүхэд нас нь өнгөрсөн. Тэгээд нэг жижигхэн юм болохоор л одоо бусад хүүхдүүд рүү болон багш руугаа хараад ойролдог. Ингээл би ингээ бүр чичрээд уур нь хүрдэг. За, жишээ нь гэх юм бол нэг өдөр Derek ангийнхаа хүүхэдтэй ингээд гэртээ тоглохоор болсон байна л да. Тэгээд нөгөө хүүхэд нь гэрт нь хурж ирээд тэр хоёр ингээд Derek-ийн өрөөнд тоглоомнуудаа
Аваад яг тоглох гэсэн чинь Дерек ингээд тэр хүүхдээс тоглоомоо булааж аваад нөгөө тоглоомнуудаа игнорч тавьж байгаа дөөдөөс нь хараа сууж исэн чинь нөгөө ангийнхан хүүхэд нь мэдээж нөгөө тоглоомыг ингээд аваад тоглосон чинь Дерек шууд дээр нь гараад наа чи минийх гэд хүүхдийг зодож эхэлсэн. За тэгэнгүүт ээж нь нөгөө өрөөнөөс дуу шуугаан гараад байгааг нь сонсоод гарч ирээд одоо юу болж байгааг нь хараад нөгөө хүүхдийг нь тусад нь өөр нэг өрөөнд оруулаад Дерекийг тэр өрөөндөө хിവэр нь үлдээгээд гарсан. За тэгээд дараа нөгөө хүүхдийн ээж нь хүүхдээ ирж авахт нөгөө энэ хоёр хальт нэг маргалцсан юм шиг үлдээгснээс өөр зүйл бол ерөөсөө хэлээгүй. За тэгээ бас дээрэс нь хүүхдийнхэн тэр зан аашиг одоо мэрэгжлийн эмчид ерөөсөө хэлээгүй, үзүүлээгүй тэр чигээр нь орхисон. За ингээд нэг иймэрхүү янзаараа байдлаараа Дерек амьдраад 9-10 настай болсон үед Шелли одоо ээж нь Роберт гэдэг найз залуутай болсон. За эхний хэдэн сар Шелли бол хүүгээ Роберттай танилцуулахгүй. Яагаад гэх юм бол хүүн одоо хизээч өөр эрэгтэй хүнтэй ээжийнхаа найз залуутай уртанд танилцж байгаагүй болохоор маш их айж исэн ч удалгүй танилцуулахаар шийдээд танилцуулсан. За Роберт анх хүүтэй танилцаад одоо шууд толгойных нь үсийг нь наас цааш болгоод яг нийгэм хайж байгаа юм шиг байгаад ахаар нь Шелли одоо хүүе чи юу хийж ийна гэсэн чинь Роберт өөдөөс нь Дерекийн толгоон дээр одоо хуухан дээр нь би 6 гэсэн тэмдэг байна уу хайж исэн юм а гэж хэлсэн. Амар сонирн байгаа сте те ямар хүн хүүхэдтэй одоо жоохон 9-10 настай хүүхэдтэй шууд уулзангуудаа чиний дээр одоо толгоон дээр чинь 6 гэсэн чөтгөрийн тэмдэг байна уу гэж хайдаг байна шал тэнэг. За тэгсэн чинь ээж нь одоо бүр хүүе болооч гэхийн оронд нээрээ манай хүүхдийн чөтгөрийг нь Роберт олж хараад байгаа юм биш үү гэж дотроо бодсон. За ингээд удалгүй Роберт ч гэсэн эднийх рүү нүүж хурж ирээд энэ гурав цогтой амьдарч эхэлсэн. Тэгээд тэр нөгөө нэг 6 гэд тэмдэг одоо 9-10 настай хүүхэд бол энэ тэмдгийг юу вэ гэдгийг нь мэдж байгаа шүү дээ. Жохон хүүхэдтэй хамгийн анх уулзаа тийм тэнэг үйлдэл хийж лээдэг. За ингээд энэ гурав цуг амьдарч эхлээл Роберт бол шууд Дерекийг өөрийнхөө үгэнд оруулж өөрийнхөө байлгуулах гэж эхэлсэн. За мэдээж Дерек үгүйгээл энэ хоёрын хооронд маргалдаан гарч байгаа. За энэ хооронд ээж нь ингээл юу ч хэлэхгүй байж яснаа Робертыг гараад явангууд нь Роберт чамааг инглээ тэглээ миний буруу өстө намайг уучлаарай гэл амар ихрлүүлээл юу хүссэн бүгднийг нь авч өгдөг байсан. Тэгсэн мөртлөө Робертыг ингээд буцаад гэртээ хүрээд ирэнгууд нь юу ч хэлдэггүй. Роберт гараал явангууд Шелли хүүгээ ихрлүүлээл Роберт хүрээд ирэнгууд нь ерөөсөө ингээд Дерек цэрэгжилтийн байдалд орчдөг. Тэгээ Дерек одоо мэдж байгаа штэ Робертыг л явсны дараа ээжээс асуугаал хүссэн юм авчих юм байна гэд бүр мэддэг болсон. Роберт болохоор яг нөгөө нэг Шелли дандаа хүүгээ ярьдаг гэсэн манай хүүстэ нэрээ амар ирэх юу хүссэн бүгднийг авдаг гэж Робертд ингээл хэлэнгүүд Роберт болохоор тэрийг засгаад одоо хүмүүжүүлэх гээд айгүй юм амар цэрэгжилтийн байдалтай байлгаад идэв гэсэн байгаа байхгүй юу. За тэгээд жишээ нь хэм бол нэг шинэ жилийн өглөө ээж нь ингээд Дерект шинэ гарсан PlayStation авч өгөөд тэрийг нь Дерек задлах гэсэн чинь Роберт ингээд чи эхлээ ширээн дээр сууж агаад өглөөний цагаа уучаад задлаа гэж хэлээд Дерекийг ширээн дээр суулгаад урд нь өглөөнийхэн цайг нь тавьсан чинь Дерек итгэхгүйгээр зүрөөдлээд одоо бүтэн өдөржингөө яг тэр ширээний хойно юу ч хэлэхгүй юу ч ярихгүй сууж агаад орондоо орж унтсан. За ээж нь энэ үед бол юу ч хэлээгүй Роберт ч гэсэн ингээд айгүй зөрөөд өдөржингөө хүүхдэд ерөөсөө нэг ус ч өгөхгүй Дерекийг ширээний ард ингээд байлгачихж байгаа байхгүй. За тэгээ маргааш нь болоод Роберт ажилдаа явсны дараа Шелли ингээд хүүгээсээ өчтөр болсон явдалд ингээд уучлаарай. Өстө нэрээ би Робертыг ингэн гэж бодсонгүй шинэ жил байсан яана ингэдэргээл хэлсэн чинь Дерек шууд өөдөөс нь орилоо ташгараад нөгөө шинэ авч өгсөн PlayStation-ы чинь газар цаваад эвдэлсэн. За тэгэнгүүт нь ээж нь яасан бэ гэхээр дахиад дэлгүүрээс гараа шинийг аваад өгч байгаа байхгүй. За ер нь нэг иймэрхүү харьцаатай явсаар байгаад Дерек бол өсвөр наснд хүрсэн. За том болох тусам хүүгийн ааш зан улам эсэргүү зөрүүд болчихсон. Роберт Дерекийг хүмүүжүүлэх гэлээдэг. Тэгэнгүүт ээж нь нууцаар Дерекээс уучлахгүйгаал эрхлүүлж хамаг хүссэн зүйлсийг нь авч өгөөдсөн. За ингээд хэдэн жил болсны дараа Шелли өөрийнхөө гэртээ хоригдол шиг санагдаад одоо байнгын Дерек болон Роберт хоёрын ая тавыг харж амьдрахаас залхаж эхлээд архинд орж эхэлсэн.
За тэгээд Дерекийг сэтгцэн эмчдэр ерөөсөө нэг өдөр аваачаа шалгуулад үзэхэд Дерекийг сэтгэл готролд орсон байна гэснээс бол өөр онош ерөөсөө тавьж өгөөгүй. За тэгээд тэрэндээ зориулаад ийм уусан чинь Дерекийг одоо бүр зомби шиг бараг хөдөлгөөнгүй орондоо ингээд дээшээ хараад хэвтдэг одоо тийм болгосон. За ингээд нэг хэсэг тиймэрхүү амьдралтай Дерек амьдарч агаад 18-таа буюу 12 дугаар ангида байхдаа Мэйси Маккол гэдэг сургуулийнхаа нэг охиндоо танилцаж энэ хоёр үерхэж эхэлсэн. За адилхан сургуульд явдаг 10 дугаар ангийн охин. За тэгээд энэ хоёр анх үерхэд эхний хэдэн сар бол бүх юм нь сайхан байсан. Дерек ч гэсэн анх удаа найз охиндоо болоод тэрэндээ маш хайртай сайн болоод өдөр болгон л одоо цаг тутам минийж мишээж явж идэг болсон. Тэгээд ээж нь хүртэл хэлэхдээ анх удаа л Дерекийг ийм жаргалтай байгааг харсан гэж хэлсэн. За ингээд энэ хоёр үерхэд хэдэн сар болсны дараа Мэйси жирэмсэн болчдөг. За Дерек ч гэсэн тэрийг сонсоод баярлаад ээжтэй хэлж ээж нь Мэйсиг одоо гэртээ нүүж орооч хоёр өсвөр насны хоёр хүүхэд яаж хүүхдээ харах юм бэ гэж хэлээд Мэйси бол гэрт нүүж орсон. За Мэйсигийн ээж нь бага бахт нь нас орсон харин аав нь байдаг байсан болохоор одоо шууд л Шеллигийнх руу нүүж ирсэн. Тэгээд энэ үед Шелли Роберт хоёр бол салцсан байсан үе. За Мэйси нүүж орж ирээд хүүхдэн төрөөд энэ хэд бол хэсэг сайхан амьдарсан нэг хэдэн сар. Дерек ч гэсэн маш сайн аав болоод сургуулаа төгсөөд гэртээ үлдэж хүүхдээ хардаг. Харин Мэйсийн хооронд нь хичээлдээ явдаг байсан. Мэйси ч одоо дөнгөж одоо 10 дугаар 10 11 дугаар ангилаас үе. За ингээд хэсэг сайхан амьдарч исэн ч Дерек одоо баг багаар маш их хяналттай, контролтой болж эхэлсэн. Одоо жишээ нь гэх юм бол өдөр болгон яг нэг дүрмээр бүх зүйлээ хийдэг болсон. Өглөө босоод тэгэн дараа нь тэгэн орой хэдэн цагт унтах гэд бүх зүйлийг дүрм журамтай болгоцсон. Тэгээд тэрийгэ ганц хүү дээрээ ч биш өөрийнхөө ээж дээрээ бас Мэйсид тулгаж биелүүлэхийг шаарддаг байсан. За жишээ нь гэх юм бол хинч одоо гэрийн хөшгийг онгойлгож болдоггүй. Хэрвээ ингээл санамсаргүйгээр онгойлгочих юм бол Дерек шууд ингээл хоёр давхраас хурж ирээл уурлал ашгараал ингээ хөшиг онгойлгосон гэл нэг юм жижигхэн юмн дээр хүртэл айгүй амар уурладаг болцсон. Тэгээд дээрэс нь ялангуяа найз охиноо маш их хяналттай байлгадаг. Ерөөсөө чи сургуультай явбал гэртээ ирнэ хинтээч гадуур дотор уулзаж болохгүй. Хэрвээ ингээл уулзахаар болох юм бол хинтээ уулзаж найзалж болохыг нь Дерек хэлдэг. Дээрээс нь юу өмсөж зүүхийг нь хүрт хиндэг болсон. За тэгээд дээрээс нь ээжигээ байнгын ингээл чи бол бэлэр навшин архичин мэдтэй шижгийн чи юу нь яах гэж стандарт миний ээж болж төрсэн гэх мэтэр ингээд дандаа доромжилдог. За тэрэнд нь бол Шелли ерөөсөө юу ч хэлдэг байсан. За тэгээ нэг өдөр Шелли гэртээ ороод ирсэн чинь Дерек AK-47 одоо AK-47 гэдэг буу галзуухныхаа ширээн дээр тавьсан сууж исэн. Тэгсэн чинь ээж нь хүүе наа чи юу вэ гэд асуусан чинь Дерек ээж рүүгээ бууга тулгаснаа. Өнөөдрөөс эхлээд чи орой унтахдаа нэг нүдээ нээж унтаарай. Би чамааг алж хоолойг чинь хэрчин гэд ээжтэй хэлсэн. За Шелли ч гэсэн үүдөөс нь тийм амир одоо юм хэлж ах чи юу ч хэлэхгүй шууд өрөөндөө ороод хаалгаа хаасан. Тэгээд нэг түгжээ аваад дотроосоо түгжээ хийгээд гэрээсээ бүр ингээд амар л ингээд шаардлагагүй бол ерөөсөө гарахаа байцсан. Яагаад гэх юм бол хүүгээсээ айгаад. За тэгсэн чинь хүүн ингээд байнгын ээжээсээ амьд атгалынхын талаар асуудаг. Чи стандарт хэдэн төгрөгийн амьд атгалтай хин өгснээ чинь дараа амьд атгал гэж авахын гэх мэтэр асуултуудыг Шеллигээс байнгын асуудаг. За Шелли ч гэсэн ингээд хүүгээсээ айж өөрийнхөө гэртээ хоригдол болсон юм шиг санагдаж эхэлсэн. Дээрээс нь арх уух нь улам их ихсэж өдөржин шүнжин өрөөндөө ингээд сохтуул байж байгаа болцсон. За тэгээд Мэйси Шелли хоёр бүр үнэхээр амьсгалж авч чадхааргүй 50 бус орчинд амьдраад байна гэж хоорондоо ярилцаад ерөөсөө хоёлаа ингээд Дерекийг гэрээсээ нүүлгэж гуруула одоо хүүтэйгээ тустай амьдэрсэн дээр юм байна гэд ярилцаад хин нь одоо Дерект чи нүүж гараа гэж хэлэх үү гэж ярилцж агаад аль нь Дерект хэлэхээс айсан болохоор тэгээд хин ч ингээд Дерекийг тустай нүүж гар гэж асууж чадаагүй. Яг нь Мэйси бол одоо угаасаа жоох хөөхөд тий 16 настай.
жоохон хүүхэд найз залуус айгаад чи одоо нүүж гараа би чамаас саллаа ч юм уу тийм хэлж чадаагүй байж болно. Тэгтээ ээж нь ягаад юм хэлдэг юм бэ? Тийг хүртэл ерөөсөө хүүхэдтэй нэг ч үг хэлж байгаагүй. Бүр тэгтээ Шеллигийн би өстө нэрээ яаж хүүхдээ хүмүүжүүлснээ сонсоо бүр өстө яг галзуурах чинь. За ингээд нэг хэдэн сарын дараа Шелли нэг цусны чулууга ахуулах болоод эмнэлэгт тончоод ирсэн чинь гэр бүлийн нохоо нь алга болсон байсан. За тэгээ хүүгээсээ хүүе нохоо хаана нэ гэд асуусан чинь Дерек өдөөс нь Люси одоо нохооных нь нэрийг Люси гэдэг. Люси хаалга онгойлгосон чинь гарч гүгээд машинд хариулаад өгцэн гэж маш хүтнээр өдөөс нь хэлсэн. За тэгснийхаа дараа араас нь би ингээд цагтаа дуудаад цагтаа ирж нохоог аваад амтны эмч дээр очсон ч одоо Люси өгцэн. Тэгэхээр би чандарлаа тавьсан болохоор та санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. За Шелли бол дотроо за ёстой энэ дээр худлаа ирж байгаа хта айгүй бол өөрөө алчаад надад ингээ худлаа илчлээ гэж бодож исэн. За хэдий тэгэж ботсон ч гэсэн уртнэл адил ерөөсөө хүүдээ юу ч хэлээгүй дэше гараад өрөөндөө ороод хаалгаа агаал архиа уусан. За ингээд энэ янзаараа Мэйси, Шелли, Дерек, Гейб нөгөө ач хүү энэ дөрөв дахин 2 жил амьдраад Мэйси сургуулаа төгсөж Гейбч 2 нас хүрсэн. За Мэйси ингэж амьдрах нь одоо ерөөсөө өөрт нь маш их хэцүү том шиг санагдаж гэрээсээ цухтаахаар бол бодож эхэлсэн. Тэгээд яг яаж цухтаахаа мэдгүй бас хэрвээ ингээд хүүгээ аваад явчвал хүүг болоод бит хоёр хоёлынг нь алчих байх гэж бодож байгаад нэг өдөр хүүгээ орхиод хамаг юм аваад цухтаасан. За тэрийг Дерек мэдээд шууд гэрийнхаа одоо бүх өшигнүүдийг онгойлгоод нөгөө дээрэлсэн шүү дээ. Ерөөс өшгөө онгойлгодгүй байсан шүү дээ. За тэгснээ шууд том өрөөрөө ороод наашаа цаашаа яванга амандаа ингээл би өөр эрэгтэй хүнийг хүүгийнхаа хойд эцэг болгож болохгүй гэж хэлээл. Тэгснээ дахиад би өөр эрэгтэй хүнийг хүүгийнхээ хойд эцэг болгож болохгүй гэд амандаа бувтнаал яваадсан. За харин Шелли тэрийг нь харчаад одоо юу ч хийхгүй экс нөхөр Роберт руугаа залгаад уцтаад асуусан чинь Роберт өдөөс нь наа чин депрессэнд орсон бистэ зүгээр л хаяачтай гэж хэлсэн. За тэгээд яагаад яг тэгэж амандаа бовтнаад исэн бэ гэвэл Мэйсиг өөр эрэгтэйтэй өөрийг нь араар тавиад байна гэд өөрөө итгэцэн байсан болохоор тэгэж хэлээдсэн. Тэрнээс биш бол Мэйси ерөөсөө Дерекийг өөр эрэгтэй хуурсан юм бол байхгүй. За ингээд 2012 оны 9-р сарын 17-нд Шелли гадуур өдөржингөө яваад гэртээ байхгүй байж жагаад орой гэрийнхээ үүдэнд хурж ирээд харсан чинь Мэйсигийн машин зогсоолт байсан. За Шелли дотроо сони юмда Мэйси энд юу хийж байгаа юм бол гэж утсан. Ягаад гэвэл гэрээсээ хамаг юм аваад цухтаацсан шүү дээ. За дараа нь дахиад харсан чинь гэрийн хаалга онгорхоо хаалга онгойлгоод үтсэн чинь тусал цусны мөрнүүд болцсон байхаар нь Шелли дотроо эхлээд Дерек ингээд хүл гараал цуцсан байлгүй дээ гэж бодоод цусны мөрийг дагаад дээшээ 2 давхурд гарсан чинь нойлын өрөөний уур дээрээ цусны мөр бол одоо ингээд зогссон. За тэгээ нойлын хаалга хаалттай онгойлгоод үтсэн чинь нойлын өрөөний шал бол тэр чигээрээ цус болсон. За тэгээ цаашаа 2 алхаад харахад 18 настай Мэйси бан дотроо хоолоо гэрчүүлж өгсөн байдалтайг олсон. За тэгээ Шелли гинт миний ачгүй хаана нэ гэж шууд айгаад дээрэс нь Мэйсигийн байдалтай олсон болохоор шууд 911 руу залгаад цагтаа нарч гисэн ирээд эргэн тойронд гэрт нэгчлэг хийсэн чинь Дерек, Гейб хоёрын аль алинч байхгүйсэн. За тэгээ цагтаа нар Шеллигээс хүүгийн талаар ингээл янз бүрийн юм асуусан чинь Шелли өөдөөс нь надаас одоо бити янз бүрийн юм асуугаад хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл чинь миний ач хүүг олж ирэх хэрэгтэй та нар. Дээрээс нь нэмээд цагтаа нарт айгүй бол Дерек Гейбиг алаад дараа нь өөрийгөө алж мэдгээр сэтгцийн өөрчлөлттэй болцсон явж байгаа байж магадгүй. Хурдан олох хэрэгтэй гэж цагтаа нарт хэлснээр Дерекийг хайж эхлээд 1 хоногийн дараа буюу Дерек гарсны маргааш өөрийн 5 цагт одоо Дерек Гейб хоёрыг олсон. За хаанаас яг яаж олсон бэ гэхээр одоо бүх сонин нийтлэл зурагтад Гейб, Дерек хоёрын одоо бүх зургийг өгөөд энэ хоёрыг хайжина гэсэн амар тийм том цагдаагийн 90 сурвалжлага явсан байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг нэг буудлын ресепшн мэдээ үзэж агаад хараад нэрээ яг энтэй адилхан төстэй нэг эрэгтэй нэг жоохон хүүхдэд дагуулад манай буудалд өрөө авсан штэ энэ яг мөн байна гэд цагтаа дуудаад цагтаа хурж ирээд Дерекийг баривчилж авч Гейбиг одоо шийлээд буюу имэд нь авч өгсөн.
За дээрх цагтаа нарыг ирэхэд бол өөдөөс нь ерөөсөө эсэргүүцэл үзүүлээгүй шууд л ингээд хоёр гараа өргөж бууж өгсөн. Тэгээд шоронд орсныхоо дараа дээрх уцаар ярих хэрэгтэй болоод ээж рүүгээ залгаад ээжтэй ингээд хэлж байгаа хгүй. Би ийм болно гэж ерөөсөө бодоагүй. Би Мессиг алчна гэж бодоагүй. Тэгээд ийм болчлоо. Би цаг хугацааг эргүүлж буцааж болдог бол буцаамаар байна. Даанч тэгэж болохгүй болохоор та хүүхдийг минь сайн хараарай, хайртай шүү ээжээ гэж хэлсэн. За тэгээд Шэли хэлэхдээ бол дээрэг анх удаа л ээжтэй тэгэж хайртай шүү гэж хэлсэн гэсэн. За Дерекийн машинаас одоо Мессиг хутгалж алсан хутга хувцснаас нь Мессигийн цус олдсон. За задлан шинжилгээгээр Мессигийн гүрээний судсыг хэрчиж одоо цус алдаж өгсөн. Бас Месси ар нуруундаа хутгалуулсан. Тэгээд өөрийнхөө биеийг хамгаалах гэж оролцсон хит хитэн шархт гэж гарч ирсэн. За тэгээд Шүли нөгөө л одоо өмөрдгөрөө хүүгээ өмөрөөд би чамайг ста нэрээ өмөрч шүүхт оролцсон чиний өмнө одоо гэрчээр оролцмоор байна. Чамайг шоронд ерөөсөө явуулмааргүй байна гэж хүртэл хэлсэн. За хэдий тэгэж хэлсэн ч гэсэн угаасаа Дерекийг хийсэн гэх хангалттай нотлох баримт байгаа юм чинь ерөөсөө ээжийнх нь тэгэж би чамайг өмөрч шүүхийн өмнө гарна гэж хэлсэн бол хангалтгүй байсан. За тэгээд Дерек эхлээд өөрийгөө буруутай гэж шүүхтийг гэсэн ч сүүлдээ буруутай гэж хэлээд насаараа шоронд хоригдох ялыг 40 жилийн дараа тэнцэнгээр гарах магадaltaгаар авсан. За тэгээ бас болоогүй шоронд орсныхоо дараа Дерек нөгөө нэг шоронгийн хоригдолд $4600 төлөөд Мессиг нөгөө явуулчихсан байж магадгүй гэж өөрийнхөө бодсон хүнийг алуулах төлөвлөгөө байсан. За мэдээж тэр нь бүтлгүүдэд Дерек бол дахин баригдаад тэрэндээ нэмээд дахин хэдэн жилийн хоригдох ялыг авсан. За тэгээд Дерек бол одоо болтол шорондоо байгаа. Тэгээд Шэлиг бол Гэбийн албан ёсны асран хамгаалагч нь болгосон. Тэгээд яг яагаад Мессигийн талын гэр бүл Гэбиг аваагүй мэдгүй тэрний талаар мэдээл байхгүй лээ. За тэгээд энэ хэрэг гарсны дараа нэг баримтат кино гарсан юм бэлээ. Энэ хэргийн талаар. Тэгээд тэр кинон дээр зөндөө хүмүүс Шэлиг дэндүү хүүхдээ эрхлүүлж ийм явдалд хүргэлээ гэсэн хүмүүс байсан. Эсвэл өмөрсөн ч хүмүүс байсан. Юу гэж өмөрсөн байсан бэ гэхээр хүн хүүхдээ хичнээн эрхлүүлнэ, бурууч эрхлүүлсэн байж болно. Гэхдээ хүн ингээ цаанаасаа өөр хүнийг алтлаа тийм сайко бэдгүй маа. Наа чи нугасаа цаанаасаа тийм алуурчин төрсөн байна гэсэн ч хүмүүс байсан. Эсвэл зарим нь болохоор Шэлээ дэндүү эрхлүүлснээсээ болоод хүүн одоо ийм аимшигтай үйлдэл хийлээ ч гэсэн хүмүүс байсан. Та нар юу гэж бодож нэлээрээ би бол өстой хувьдаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. За тэгээд Мессигийн хувьд гэх юм бол дөнгөж 18 настай дөнгөж ахлах сургуулаа төгссөн амьдралаа эхлэх гээд байжсэн охин ангаахын сургуульд орно гэж бодож исэн. Маш их сайхан сэтгэлтэй нийтэж тэгээд маш сайн ээж байсан гэж таньдаг найзууд болон гэрийнхэн нь хэлсэн. За тэгээд миний энэ хэргийн тал дээр олсон бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Та нар бас юу гэж бодож ин комментээр бичээрэй. Шилийн буруу байсан уу? Эсвэл Дерек үнэхээр тийм анх төрхтөл тийм чөтгөр шиг амар хүүхд төрсөн үү? Яасан? Та нар бас санаа бодлоо хуваалцаарай. За тэгээд энэ түргээд өнөөдрийнхөө дугаараа дуусгая. Дараа 7 өдрийнхөө дугаар хүртэл түр баяртай. Just